Сайн уу? Удаа уулзсангүй. Орооцолдож. Өнөөдөр нэг амар төлөвлөгөө авахгүй гэтэйг энд бичлэг юмэр санагдаад байж байна. За надаа юм хоёр юу байна? Стикер наалт. Энэгээр бүгдээр өнөөдөр мигэ чимгэлнэ. Согтоод байгаа юм шиг. Ойлж. Та гурван шиг. Би өөрөө жоохон хараад байгаа юм. Яг адилхан юм байна. Адилхан зурагтай. Cute, so cute. Нөгөөдгөө татлах юм. Цан. Алийг наав. Алийг нэлээд наав. Энийг оо. За.
2 байж. 2 байсан байна. Cute. За одоо энэ тачидээ. Имэр хөргөр. Араас нарснах амир хэцүү. За одоо идмэсээ микэ тавих газар байдгүй. Нэг наадсан чи юу вэ бүр? Царайлаг харагдаад байна шүү дээ. Энэгтэй нүг гадаад нэр амир их ордог болохоор жоохон хэцүү юм шиг байна. Гацдаг тэр. За. Били. Бумико орсон дээр удаал шийдвэртэй харамсав. Ахад Бумико орсон дээр удаал шийдвэртэй харамсав бололтой ураажглаа. Бодож байснаас жижиг юм. Техник ирэх 3 сандал игнүүлэн тавьж 2 хүний судалтай 3 хүн ширээ байгаагаад 9 хүн орж ирэхэд л энэ кафед үржгээр аж. Яг одоо бүсгийн толгойд эргэлдэх тэрхүү чухал яриа гэжийг шимдэж ярихгүй бол ертөнц даяар сонсож байгаа юм шиг болгоомж төрнө. Цөөн хитгэн читингийн гэрэлд кафены бүхэл юм бүүдийн хуучныг имээр харагдах нь Бумико таагүй санагдаж нууц тохироо хийдэг газар гэсэн бодол сэрхийн орж ирв. Бүсгүй хоосон ширийг болгоомжтой гихтэн зүглээд сандал татан суулаа. Кафед нэгнээс гарна 3 өшлөлөгч нэг зөгч байлаа. Цаад буланд богино анцуутай цагаан даасан ч өмссөн
Эмэгтэй ном уншин чимээг өхөн сууна. Хаалганы ойролцоох ширээнд нэгэн талхан уйд гарлан аялын сэтгүүл дэлгэж жижиг дэвтэртээ ямар нэг зүйл тэмдэглэн бичнэ. Харин техникийн урдуусан үсэндээ бигүүж бүхий час улаан амайг ногоон тэрхүү өмсөн эмэгтэй ханцуугийн кимоно хантаа сандлынхаа ард түлхжээ. Пумико руу зэрвэсгэн харанж омолцсон. Түүнчлэн энэ эмэгтэй гороо тэр хоёрын яриан дундуур анхаарал татгаж чангаар хідэнтэй инээж билээ. Пумикогийн ярихыг сонссон битүүмжтэй эмэгтэй "Тийм бие гэлээ. Үнэн эрэгтэй эмэгтэй юу ч ойлгоогүй ёс булган хариулсан нь. Түүнийг Хираяко гэдэг капены байнгын үйлчлүүлэгчдийн нэг л дээ. Саяхан 30 хүрсэн тэрээр ойрхон нэг жижиг уушны газар ажилуулдаг агаад ажлаа эхлэхээс өмнө энэ дэрэн аяг гойбэ шимдэг ажээ. Аанел бигүүчтэй хിവэрийн нэмэгтэй өнөөдөр богино шармайг тод улаан банзал нийлийгаан тэрхүү өмсжээ. Тэрээр техникийн уртга сандал дээр хөлөө ачин суугаад Пумикогийн ярихыг сонсно. Яг 7 хоногийн өмнө шүү дээ. Тэд санаж байгаа үстэй гэж асуугаад Пумико босож техникийн ар зогсох зөөгч рүү харлаа. Санаж байна. Хэмээн өдөөс нь харлгүй төгсчин хариулав. Зөөгчийн нэрийг Тикодо Казу гэдэг. Казу капены эзний үеэл дүү Токиогийн урлагийн их сургуульд сурахын хажуугаар энд ажилладаг. Цагаан царай 100 дүүнүүд гээд ерөнхийдөө хөөрхөн чиглэлээ ойдод үлдэхээр бус. Харж байгаад нүдэн энэ төсөөлхийг оролдоход толгойд юу ч буухааргүй тийм л өргөтэй гэхүү дээ. Өөрөөр хэлбэл анхаарал татгааргүй байдгал нэг дараа гонхон. Олонч найзтай биш гэлээ үүнд санаа юр зовхгүй. Хувийн харилцаатай байх нь залхуутай хэрэг гэж үздэг төрлийн хүн. Тэгээд тэр яасан? Одоо хаана байгаа юм гэж Хирай төдий сонирхсон янз үе гардаг хаягаараа тоглон асуулаа. Америкт химийгээд Пумико шуугаа амжуулав. Тэгэхээр найз залууч нь ажлаа сонгосон байх нэ гэж альбаг голыг нь олоод илчдэг аюустай Хирай ёшлов. Үгүй яг ч тийм биш хэмээн Пумико гүжүүлнэ. Гэтэл тийм байгаа зү үгүй юм уу? Америк явчихсан гэжтэй гэж Пумиког ойлгож чадах Хирай асуулаа. Түрүүн ярьж хад ойлгоогүй мүү гэж Пумико хуруулангуй хэллээ. Юуг битгий яваач гэж хэлмээр байсан ч бардам цан өдлөөд үүнийхээ хүлээн зөвшөөрдөг эмэгтэйс цөөхөн шүү. Эмээгээд хойш налан суухтаа Хирай тэнцвэр алдан цолтой л унчихсангүй. Пумико түүний хэлснээр үлснийг үлдэн ядаж чи ойлгож байгаа магаа зү хэмээн Казу руу дэмжлэг гордон харлаа. Казу хорон мөртөө эргцүүлж бидүрсгээд ерөнхийдөө түүнийг Америк явуулмаар байсан тийм биз? Магадгүй үгүй тийм биш. Гэхдээ л ойлгоход хөвгтөн юм аа чи хэмээгээд Хирай Пумиког ээрж мурах зур хөнгөн инээ талтав. Хирай хэрэг Пумикогийн оронд байсан маш шууд л уйлж унжин битгий яваач хэмээн байдаг чадлаараа ойрлж материйн нулимс унах байлаа. Нулимс бол эмэгтэй үний зэвсэг. Хираян плюсов ердөөл энэ. Нүдэнд нь нулимс гэлтгэн зэлэлцэх Пумико техник гол зогсох Казу түгэн очоод ямартайш намайг тэр өдөрт хүргээд өгөөч. 7 хоногийн өмнөх яг тэр өдөрт хэмээн зэглэл ширтээд гуйлаа. 7 хоногийн өмнөх өдөрлөө явуулаад өгөөч гэсэн энэ дэмэрсэн гимээр хүртэл Хирай төрүүлж амна хэлээ. Тэрээр хөмсгөн өргөн өнгөрсөн рүү буцах гэв хэмээн Казу руу харлаа. Яа учраа мэдгүй Казу хариуд нь гэхээс өөрөг дуурсангүй. Хүмүүсийг өнгөрсөнс рүү аваачдаг гэхээр энэхүү кафег нэг хэсэг хугацаанд алдаршуулснаас хойш нэлээд хэдэн жил өнгөрчээ. Пумико тиймэрхүү зүйл сонирх хүн биш тул аль хэдийнэж марцсан байж 7 хоногийн өмнөх рүү буцна гэдэг санаанд амнгүй явлаа л да. Гэвч хоёрт оройн телевиз үзэж байхад нэгэн хөтлөгч алдарт сууярын талаар дурдан нэвтрүүлгээ эхлэх тэрхэн мөч толгойд нь цахилгаан гэлсэх шиг болж энэ кафений талаар саналаа. Өнгөрсөнд хөргөж өгдөг кафе. Яг таг бүрэнгүй санахгүй байгаач энэ л төлхөөрөгийг маш сайн тогтоон авчээ. Хэрэг өнгөрсөнд очвол зарим зүйлийг зөв голдролд нь оруулж чадах байх. Гороотой ахин нэг уулзаад ярилцаж байгаа л хэмээн ахин дахин янз бүрээр төсөөлнө. Ил бодолтой дарагдсан тэрээр альваад буйртай эрүүл ухаанаар чандж чадгаа болж маргааш өглөө цайн ундаа жуугаа мартан ажилдаа гарчээ. Оюун санаанд тэртээ алсад цан өнгөр хийлүүлж ядна. Баттай л болох хэрэгтэй байна. Юу болох байсныг өтөр дөрвөн хоромж хойшлуулгаар мэдэж аммаар байна. Сэтгэл санаанд тогтохгүй баггүй алдаа гаргасанд ажлынх нь санаа зовнон зүгээр эсгийг нь лавлан асуужээ. Таарах цаг болоход оюун бодол нь сүлдэж гүйцсэн байлаа. Ажлаас нь кафе хүртэл галт тэрээр 30 минут авч хүрдэг байлаа. Бунгутаа ирчээрээгүй айгал жамсгацаар кафед орж ирэн Казу жиглээд тавтай морил гэж хэлээс нь хурдан намайг өнгөрсөн рүү буцаагаад өгөөч хэмээн гуйлаа.
Казухиро хоёрыг хариу өгөн өгтөл Бумико Ааны янзаараа зогсоор байв. Казу харт тулахгүй хичээн болтож нүүрний ямар ч урилгал үзүүлэн байхад Хиражо мэлсэн мишээсээр үнэхээр л энэ газар өнгөрсөн даваачдагчдтэй байхаваас хүмүүсийн цуваад тасармааргүй юм хэмээн Бумико бодлоо. Гэтэл өнгөрсөн 7 хоногт уягаад л өнөөхөл цагаан даашинстай эмэгтэй аялын сэтгүүлтэй залуу Хиро болон Казу нар л байх юм. Тэрээр тэгээд өнгөрсөн бодох боломжтой юм уу хэмээн Бумиконд төгчөн асуув. Анхнаасаа л ингэж асуудаг байж дээ гэж бодсон ч нэгэнт хожимдсан байлаа. Тийм үгүй юу хэмээн дахин асуугаад техникний нөгөө өнцөгт зогсох газар руу арлаа. Нөгөө юу л да хэмээн Казу ирэхэд Бумико үгүй гэсэн хариулт сонсоогдвол доглосон мэдрэмж нь дахин өсөлж нүд нь очтов. Гуй намайг явуулаад өгөөч гэх тэрээр юугүй тэг даваад ороод ирэх нүг гэлтэй харагд. Чи өнгөрсөнд очиод яг яана гэж хэмээн Хирай өрсөн копигоо болгох зураа асуув. Алдаагаа цариулах байхдаа гэж хариулахдаа Бумикогийн царай тунж төв боллоо. Гэт Хирай мөрөө авчив. Гуй хэмээн чангахан хэлэхэд дуун заал даяар цувраатлаа. Гороотой гэрлэх бодол саяхнаас л төрөг болжээ. Энэ жил 28 орж байгаа түүнийг Хакодате гэх эцэг эхэнд хүнтэй суух талаар бодож байна уу? Айтайхан хүн амьтандаа очирч байна уу гэх мэтчлэн байнга шалган асууна. Харин 5-тай охин дүн өнгөрсөн жил 25-тай охин дүн өнгөрсөн жил хурмаа хийснээс хойш ийм шавтлуулах нь уламжирчтэй болжээ. Сүүлдээ бүр 7 хоног тутамд ийм цахим шуудан ирүүлэх болсон гэж. Охин дүүгээс нь гадна түүнд 23-тай эрэгтэй дүү бий. Тэрээр хотынхоо нэг охиныг бие давхар болгоод төдөлгүй гэрэлсэнд Бумико л ганцаараа үлдчихв. Уг нь тэгтлээ харахгүй байсан хэдий ч охин дүү хоримслснаас хойш бодол нь жаахан өөрчлөгдөжээ. Гороотой бол гэрэлсэн жахуйтай хэмээн бодож эхлэдэж байж. Барын алаг ирийн богцноосоо Хирай янжуур сулан гаргаж ирээд амандаа зууж тайлбарлаж өгсөн дээр байх тиймээс хэмээн ажил хэрэгжээр эхлээд тамхиас асуув. Тэгсэн дээр болтой хэмээн Казу суулган дуугаар хариулаад техникийн араас гарч ирэн Бумикогийн урд зогслоо. Уйл би жоохон хөхөд харагдах хайтай дөлгөөгнөр хараад. За тэгэхээр би таныг маш анхааралтай сонсоосоо гэж хүсэж байна. Ойлгосноо? Юу гэх вэ? Бумикогийн алга болров. Та бодож болно энэ үнэн. Та бодож болно. Гэхдээ буцаж очсон ч гэлээ хичнээн хичээгээч одоо цаг өөрчлөгдөхгүй. Бумико үүнийг огтонч бодож үзэлгүйгээр үл барам бүр хүлээн сурч чадсангүй. Хэмээн өөрийн мэдлгүй чангаар дуу алдав. Казу аач хоноор яриагаа өргөлүүллээ. Та хэдийн өнгөрсөн цагт очин Америк явсан найз залуудаа өөрийн мэдрэмж хэлсэн ч гэсэн одоо цаг өөрчлөгдөхгүй. Юу гэд Бумико цааш ансыг хүсэлгүй чихээ дарлаа. Харин Казу өөрчлүүлэн сонсомооргүй байсан хүсийг нь шулуухан хэлж орхив. Америк явсныг нь өөрчилж чадахгүй. Аянга нэршгэл санагдав. Гэвч Казу түүнийг нь бодолцолгүй яриагаа цааш өргөжлүүлэн өнгөрсөн бодож очоод чин сэтгэлээсээ явуулаад битгий яваач гэж гуйлааж. Одоо цаг огтхон өөрчлөгдөхгүй. Казу ийн хатуу хэлэхэд Бумико шүтэл. Тэгэхэр чинь ямар утга учир байдгийм бэ? Хэмээн зүрхөлөв. Тайвшир элчиг бүү хороо гэдэг үгтэй юм шүү гэж Хирай амурв. Тамхиад тайван ушиглах тэрээр Бумикогийн үйлдэл гайхах гэж. Яагаад хэмээн Бумико нүдээ бүлтгнүүлэхэд яагаад гэж учрыг нь зэмд хэлэлтэй. Яагаад гэвэл энэ бол дүрм. Цаг хугацаагаар аялдаг альва кино зохиолд юунд ч буй орооцолт одоо цэгийг өөрчилчих нь гэсэн дүрм бий. Жишээлбэл өнгөрсөнд очиод эцгийнхээ танилцах мөчийг аль бас гэрлийг нь боловлчих юм бол чи төрөхгүй. Одоогийн чи өвгөө болчих нь. Цаг хугацааны аялалтай зохиол болгоны тогтсон дүрм мөршлөг болохоор Бумико өнгөрснийг өөрчлөвл одоо цагийг ч мөрчлөж чадна гэж итгэжээ. Бүсгүй өнгөрсөнд эргэж очиод цооч нэр дахин эхлүүлэхийг хүссэн юмсан ч даанч болдоггүй эд байж л дээ. Өнгөрсөнд очлооч гэсэн одоо цагийг өөрчлөх ямар ч боломжгүй гэсэн хачин дурмыг хүлээн зөвшөөрөх ямар нэгэн зайлбаргүй шалтгаанд Бумикод хэрэгтэй байлаа. Гэтэл Казу дүрм болохоор л гэс өөр тайлбар өгсөнгүй. Учир шалтгааныг нь хэлэлгүй таашигнаж байгаа нэг юм болов? Аль эсвэл хэлж болохгүй зүйл юм болов? Эсвэл бүр өөрөө ч ойлгоогүй болохоор ийн хэлхээс өөр аргагүй дуу. Бумикогийн сэтгэл тэнслэн байна. Хэрэг тунжиг хүчлтэй байх шиг. Тоогоо ч юм даа хэмээн тэрээр тамхиа уршиглан сороод утааг нь суунаглуулан гаргав. Бумико тайлбарж эхэлсэн цагаас л энийг хэлэх гэж аль эртнээс хүлээсэн мэт. Гэхдээ яг яагаад хэмээгээ цогцолбоонд гараад одож моцолбайн шидэв. Гинэт оюун бодолд нь энэ капаны тухай бодсон сэтгэлийн нийтлэл харамж ирлээ.
ачгийг эргэн санахаас хотын домог үлгэр болсон цаг хугацаагаар аялуулагч кафегийн үнэн төрөх гэсэн байв. Ерөнхий утга нь кафений нэрийг Пуникура гэдэг өдөр бүр цаг хугацаагаар аялах гэсэн төмөн олонний урт гээжийн дараалал дарагдана. Гэвч өнөө хитэн хэцүү дүрмийг даган өнгөрсөн очно гэдэг боломжгүй зүйл. Эхний дүрм л гэхэд л зөвхөн өмнө нь кафед ирж байсан хүмүүстэй л уулзч болно. Энэ дүрмээрээ өнгөрсөнд очих гэж би хүмүүсийн талыг нь цаашгиж байгаа юм л та. Дараагийн дүрм өнгөрсөнд юу ч хэлээ гэсэн одоо цаг өршөлтгүй. Ягаад ийм дүрм байгаа асуухад тэр мэдэхгүй гэхээс өөр хариулт үл өгнө. Нийтлэлийг бичигт нэгэнч мөн өнгөрсөн рүү аялаад ирсэн хүн олоогүй дээр цаг хугацаагаар аялах үнэхээр боломжтой эсэх нь үл мэдгэж байсан тул бүх зүйл нууц хэвээр үлдсэн аж. Түүнчлэн өнгөрсөнд очих боломжтой байлаач одоо цаг өршөлтгүй гэдэг нь цаг хугацаагаар аялах зорилгыг үгүйсгэж буй хэрэг юм. Ил нийтлэг дараа иймэрхүү үлгэр домгийн яриаг тарсан нэг сонирхолтой ч яагаад ийм яриа гарсан нь ойлгомжгүй байлаа. Хавсралтаар бусад дүрмийг тэмдэглэсэн байсан санах гэж чадсангүй. Пумикогийн оюун санаа эргээд хөрсөн дээрээ булаа. Хирай түүнийг тэгнэн гівсэн ширээний эсрэг талд сун бусад дүрмийн тухай урамтай гихч нь ярихаар зэхин ширээ дэрлэн хөвцөг Пумико эсэн чихрийн савыг ширтэн яагаад йотон ашигладгүйг нь гайхангаа чимээгүйгэн сонсон хаж. Түүнээс гадна өөрч дүрмби энд байгаа сандлуудын ганцхан л чамайг өнгөрсөн рүү буцааж чадна. Бас өнгөрсөнд очиод тэрхүү сандлаас босч үл болно гэж хоёроо хэлв. Хуруугаараа 5 гэж тоолоод тэрээр өөр юу байдаг вүлээ хэмээн гацуугаас суулаа. Шилэн аяга зүлгэх гацуу хэсэг бодол хийснэ. Цагийн хязгаартай гэж өөртөө хэлж буй айтай хариулв. Пумико толгоогоо өргөн цагийн хязгаараа хэмэхэд гацуу үл мэдэг инэв хийлээ толгойд өглөө. Хэрэг ширээд тохиолдонгоо таатайхан гихч нь нуулгүй хэлэхэд эдгээр дүрмийг сонссон хүмүүс өнгөрсөн рүү явах хүсэлгүй болчихдаг юм л та. Пумиког ажин суухан түн гой зугаатай байгаа болтой. Өнгөрсөн рүү очих хүсэлтэй автсан чам шиг үйлчлүүлэгчтэй таарлагыг утсан байх шүү. Хэрэгчээ хэмээн гацуу дууга үйл хэлэг өндөрсгөв. Амьдрал гихч аманд ч өөрөө ороод ирэх шарт ус биш шүү дээ. Зүгээр л болчихвол яасан юм хэмээн тэр шуудхан урсгав. Хэлэх үгээ дуусаагүй энтэй харагдана. Хэрэгчээ гацуунуудаа нэлээд чанга дуудлаа. Үгүй ингээд чулуухан хэлчихсэн хамаагүй тэрвэстэй хэмээгээд хэрэг жангаар хөхрөв. Эдгээр Пумико даанч хүн дээр тусгаж хамаг л ирж үж сүн сүлд нь биеэс нь гараад явчих шиг. Тэрээр дахиад л ширээ тэгэн унаад өглөө. Тэгтэл кафений нөгөө булангаас хаалганы хажууган ширээн цуг аялын сэтгүүлтэй нэмүүлж болохгүй гэхин сонстов. За хэмээн гацууд хариу дугарлаа. Гаднаас нэг эмэгтэй орж ирв. Усан цэнхэртэй хашинчтай. Тэрээр цайвар өнгийн товчтой цам цөмсөн хөрөн улаан пүүз өглөд цагаан зутан зөнг барьжээ. Дууруу нүд нь яг л жоох охинох шиг хэлэлцэн. Тавтай морилнуу гих гацуугийн дуу нам гүмийг эвдлээ. Би ирлээ. Өө ихч гацуу хэдий ихч химээж буйж үнэн хэрэгтэй энэ эмэгтэй үеэлийн ихнэр буюу бэр ихч нагаад түүнийг Кикоте гэдэг хажээ. Инторын цэцгсийн навчаас унаа дууслаа шүү тийм ээ хэмээн харуулсан янзгүй харин ч баяртай гэгчний нэмсгэлэн хэлв. Тийм шүү модод бүр нүцгэж орхиж гэж хэлэх Кацуугогийн дууны өнг Пумикотой ярьж яснаа бодвол албаны бус тотнолсон сонсогдно. Уянгалан хоолойг нь тактаныхтай зөөрлмэрч юм уу? Тавтай морил хэмээн дуурах Хирай Пумикогийн золгүй явдлыг илдэвлэж хансан бололтой түүний ширээнээс босч тэг рүү төглөө. Хаашаа явчихад ирв имлэг чинжлээ өгөө юу? Тэмээ. Царайч нь өнөөдөр гэрэлтэж байх чинь тэмээ би сайн байгаа. Одоо хэрэн ширээн дээр гунхран хэвдэг Пумико руу сониучирхан өндөж харахад Хирай үл хэлэг толгой тогсноор тэрээр техний арын өрөө рүү явж одов. Кэг хойд өрөөрөө орохдоо зэрэгцэн нэгэн булиар хаалганы хүрээнд толгоогоо зогчихгүй гэжээсээр бүгдийн орж ирв. Тогоочийн ажлын хувцас болох цагаан цамц харан өмдөн дээрээ нимкийн цамц давхарлан өмсжээ. Баруун гартаа түлхүүрийн жигсэн чимээ гадаах тэрхүү бол энэ кафений эзэн Тиката Нагаре. Тавтай морил гэж Кацуу түнтэй мэдлэв. Нагаре хариудан толгой тохиод хаалганы дэргэд суух мөнхөг сэтгүүлтэй эдийг харлаа. Хоосон аяга барьсаар ширээ тохиолдон суух ирээд копи авчирхаар Кацуу галтгой руу уус хийлээ. Үүнийг Нагаре хэсэг чимээг ажиглан байснаас сэтгүүлээ улааран унших ирлүүд хүн очоод Пусаги гой хэмээн аядуухан дудлаа. Пусагигч тэрхүү энэ нэрээр огт дутулж байгаагүй аятай хором гэртээ хариулт үзүүлсэнгүй.
Тэгж нагаараа ихцлэн харахад тэрээр илгээр толгоогоо дохиод сайн байна уу хэмээн. Сайн байна уу хэмээн бүсийгээрөө ямар ч хувирлгүй хариулаад дахин сэтгүүлээ шагаав. Нагаараа тэндээ зогсоорлоо. Казуу хэмээн дуудлаа. Казуу галтгооноос цухан яасан бэ хэмээн асуулаа. Катагыг дуудаад өгөөч Казуу хором ирдэ тэнэгэлзэв. Хайгаад байсан шүү дээ хэмээн хэлээд нагаараа дахин бусаагийн руу гар сандуулаа. Казуу түүний хэлснийг ойлгосон бололтой. За ойлголоо хэмээн хариулв. Казуу харин аяг кофегоор дүүргчгээд уцаар ярихаар хойд өрөөрөө явж бодлоо. Тэг дөрөө тавир дээрээс шилэн аяг авч хуй нагаарагийн нүдэнд нурмайн суух Пумико зэрвсгэн үзэгдэв. Доод тавираас савтай жүржийн жуус гархан ирээд гүд хийтэл цалин усанд ирээд аяга аваахаар галтгоог зарлав. Хормын дараа Тэкэн дээр хумсаар товчох чимээг гарсан дэгрэдэ толгоогоо цохуулган харваас хэрэг тэрүүгэн дэндээ толгой тохин дуудав. Гардах усаа туслуусаар ойртон очихт нь хэрэг Тэг даван өндийгөө за хэр байв химээх нагаарыг алчуурхан харгалдаж байх зур шивнэн асуулаа. Химээх бовтхон түүнд хариулж ич байж болох. Аль эсвэл цаасан алчуур хайгаад олдохгүй болохоор энэ дуурсан ч гэж магад. Хэрэг хоолоогоо дсэн. Жилгээний хариу ямар хэмээн асуулаа. За өнөөдөр энэ хүртэл уншия. 30 хүртэл нь уншия.